өрг имэн үзүүлж байна. Үзэгчдийнхээ өнөөдрийн амгалангийн альтгын өрг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Бид энэ удаа Улсын их хурлын гишүүн Мөнх Баясгалантай ярилцахаар ураад байна. За сайн байна уу? Сайн байна уу? Бидэнд цаг гаргасанд баярлалаа. Баярлалаа урьсанд. За хамтарсан засгийн газар огцорлоо. Та огцрох ёсгүй гэж үзэж байсан талынхан билүү? Яагаад огцрох ёсгүй гэж үзэж байгаа вэ? Ер нь Монгол улсын засгийн газар одоо доктортой байх хэрэгтэй гэдэг дээр бол би сэтгүүлч байхасаа л тэгж боддог байсан. Яагаад гэвэл нийтдээ 10 ерөнхий сайд огцорлоо Монголын түүхэнд 1990 оноос хойш шүү, тий? 96 оноос хойш банк ажиллагаатай парламент орсноос хойш. Тэгээд энэ хамтарсан засгийн газар их онцлогтой. Өмнө нь хамтарсан засаг гарч лээсэн л та. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр анхны 126. Тэгээд энэ дотор хамтарсан засгийн газар 8 жил засаг барьсан нам нөгөө сүр хүчнүүдэд ураад хамтарсан засгийн газар ирсэн. Тэгээд үеийн үед хэрэгжихэд дандаа улс төр дагуулж исэн том төслүүдийг барьж авсан байхгүй. Энэ чинь нэгсэндээ үндэсний зөвшөлтсөл байхгүй. Тэгээд яг сайхан яваад жилч хүрэхгүй огцорж байгаа нь харамсалтай. Ядаж 2 жил явцсан бол дахиад 1 жил явцсан бол гэж би бодож ирсэн. Гэхдээ яг оюун эрдэнэ засгийн ерөнхий сайдын хувьд бол 5 жил ерөнхий сайд хийчлээ шүү дээ. 5 жил гэдэг бол одоо үр дүн, тодорхой үр дүнгууд гаргахад хангалттай урт хугацаа шүү дээ. Ер нь бол тийм. Монголын түүхэнд хамгийн удаан засагласан ерөнхий сайд мөн хамгийн их мэдлэлтэй ерөнхий сайд баггүй юу? Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр одоо Монголын түүхэнд бол Цэдэн балын дараагийн үеийн эрх мэдлэлтэй ерөнхий сайд. Тэгээ харамсалтай байна. Одоо нэгэнт улсын их хурлын шийдвэр гарсан, итгэл үзүүлээгүй. Тэгэхээр одоо Монгол төр цаашаа явах ёстой. Дараагийн ерөнхий сайдыг яаралтай томилцгийн газрыг ажилд нь оруулахгүй бол болохон байлаа. За би танд нэг юм аваад Харин байж гисэн шүү. Цусид та их цус ярддаг. Дараагийн ерөнхий сайдад яригдж байгаа нэр дэвшигч нараас цус ярих хүн байна уу? Одоо бол бас ярих юм гэж байна, ярихгүй юм гэж байгаа. Ерөнхий сайдыг огцруулахад ухаан удгийн асуудлаас бол бүлэглэлүүд унгаалаа гэж ярьсан. Ухаан худгийн эрх ашгийг ярангууд л энэ засгийн газар огцорч байгаа. Шалтгаал тэгж МСС рүү чихээд байгаа юм шүү. МСС гэдэг хадны мангаа гаргаж ирээл. Энэ бол шалтгаалгүй шүү. Энэ үнэн. Одоо ухаан удгийн 34% од жаргал захирал бол үгийл гэдэг юм шиг л шүү. Амнатыг маш багт төлж шүү. Яагаад? Монгол улсын ерөнхийлөгч хүрэлс сүхэд импичмент буюу итгэл үзүүлэх асуудлыг одоо тавинаа. Хэрэгжих боломжтой юу? Парламентыг сүрдүүлсэн. Шийдвэрт нөлөөлсөн. Гишүүд нь айгаад сүрдээд конопо зардарчдаг нь бас сони юм. Айд юм л шүү дээ. Сая ерөнхий сайдад итгэл үзүүлэхэд бас л коноп үнэлэгдээд эхэллээ гэж ярьсан. Ер нь яг юм үнд хүрдэг юм уу? Би хүрдэг байх гэж бодоод байгаа. Рио Тинто оюутлогын асуудлаар дуулсан. Хүрэлцэх ерөнхийлөг Эсвэл тэгж харагдуулж байгаа юм уу? цүнхчин технологи баха. Рио Тинто тэгэхээр манай улсын төрд тийм хүчтэй оролцдог гэсэн үг. Тийш хин баялагийг эзэмшин тэр төрийг эзэмшнэ. Гишүүн болсон чи ер нь ямар байна? Хүлээлт төрж байна. Ер нь надад өгнө гэж бодсон. Төрийн нуурын ордыг 250 сая доллараар офшор бүсийн компаниудаар дамжуулж зарсан асуудал ер нь юу болов? Ботлого гэдэг хүн зарсан гэд учрыг шалгаж байгаа тийм. Төргөн нуурыг бид яриад явуулсан. Өөрийнхөө юм байсан бол тэрийг хасчиж болдгүй юм уу тэдээс? Яагаад учрал сайдсан Батулгын ерөнхийлөгч рүү дайраад байгаа юм? Хин дайруулв? Хаанаас тэр хүн сонгуулийн хандиваа авав? Таны хамгийн үнэтэй нэвтрүүлэг хэдэн төгрөг хүрч байсан бэ? Энэ би юугаар олдгоо гэвэл би зөвлөгөөгөр өгдөг гэсэн ба. Олддог гэсэн ба. Монголын алдартай сэтгүүлч байсан хүн 30 жилийн карьерийн нэр хүндээ ганцхан Батулга гэдэг хүнд зориулж хэр харамсалтай санагддаг вэ? Та 10 сая төгрөг хүртэлх хэрэглээний зээлээ NetPay аппликейшнаар шийдвүүлээрэй. NetPay-д боломж бий. Та их цус ярддаг. Цус ярьсаар байгаад нэг хүнийг улсын хурлын гишүүн болгоогүй. Сангийн сайд байсан Хүрэлбаатар. Би ёстой цус ярьдгүй шүү. Намайг цус ярьдаг гэдэг. Би нэг ч удаа цус ярьж байгаагүй. Лайв хийж бичлэг хийжсэн да. Би харин одоо ярих гэдэг яг хамгийн сүүлд яг тэр одоо Чимдийн Хүрэлбаатрыг Монголын төр дахин ойртуулахгүй тул яалтж байхгүй ярьсаа. Одоо энэ шинэ дараагийн ерөнхий сайдад яригдж байгаа нэр дэвшигч нараас цус ярих хүн байна уу? Баггүй. Одоо ярих юу утгагүй. Хөлбөрөд яриад л байна л та. Яг шатар, бямб цогт
G2 хувилбарууд яриг одоо бол би төрийн түвшээ. Хууль Монгол улсын эрх барих дээд байгууллагын гишүүн говийн ард түмний төлөөлөл бол сонгогдсон учраас одоо бол бас ярих юм гэж байна, ярихгүй юм гэж байгаа. Одоо энд бол бүлэглэлийн ашиг сонирхол ярина. Бүлэглэлийн ашиг сонирхол орж ирэх юм бол тэгэл тас үзэн шүү дээ. Шууд хэлнэ. Хоньны цус халуунаар дөгөс сая чанж авчирсан. Хэдэн ч бол ямар гоё харагдаж байгаа зү. За та ерөнхий сайдыг огцруулахад ухаан удгийн асуудлаас болж, баялагын сангаас болж бүлэглэлүүд унгаалаа гэж ярьсан. Тэгэд MCS-ийг ч шууд нэр дуржиж гэсэн ярьсан л та. Тэгээ MCS унагсан гэдэг баталгаа нь юу? 2007 оны 27 дугаар тогтоол 18 жилийн дараа хэрэгжилтэд олох гээд 2024 оны 4-р сард өмнөх парламентаар 76 дахь парламентаар Үндсэн Бэлгийн сангийн тухай хууль батлагдсан. За энэ бол үнэхээр талархууштай юм болсон. За Үндсэн Бэлгийн сангийн тухай хууль яг хэрэгжилтэд нь явж яаж санхүүжүүлэх вэ энийг гэдэг дээр ажиллалаа. За би 21 аймагт тойроод ирлээ. Зүгээр хотод сууж байгаа юм яриад амш 21 аймагт тойрлоо. Ядуурл ямар аймаар байна. Зөвхөн Үндсэн Бэлгийн сангийн тухай ярьсан. Ард түмэнд дэмжсэн 300 гаруй мянган саналыг бид нар яг ингэж саналын хуудсан дээр бичүүлж гарын усаг регистр дээр авчирсан. Өргөн барьж амжаагүй байна. Яг энэ хооронд Монгол Улсын ерөнхий сайд хасан гэх юм шүү дээ. Оюун урд нь ухаан худгийг хууль усаар авчээ гэдэг асуудлыг ярьсан. Ингээд засгийн газар хэдэн сарын дараа огцорч байгаа. 2 сард ирсэн 2, 3, 4, 5, 6 огцорчж байгаа байхгүй юу? Үндсэн Бэлгийн сангийн тухай хууль яриад ухаан худгийн эрх ашигыг ярангууд л энэ засгийн газар огцорч байгаа. За өмнө нь би түүхээрээ Алтан үеийн засгийн газар ойдлоход шалгалт хийсэн. Татварын зөрчлүүд гаргаж ирсэн. Яалаа огцорсон. Сайхан бэлэг гарч ирсэн. Сайхан бэлэг гарч ирээд 6 сарын дотор 1 жилийн дотор юу хийлээ? Дубайн гэрэг батлаад явуулсан. Тэр нь зөөрөөс нь илчлэгдсэн. Эрдэнэтийн 49%-ийг хууль бусаар өөр компанид авах үүдийг нээж өгсөн. Ерөөсөө Монголд явдаг бизнес уул уурхай бусад уул уурхай ба бусад тий. Энэний ерөөсөө дийлэнх хувийг зөвхөн хэдхэн тооны олигархууд л эзэмшдэг. Би одоо говийн бүсийн гишүүн говийн бүст 7 стратеги орд байна. Одоо дахиад нэмэгдээд 14 болно. Буухаас өмнө шалтгаалт хийж MCS рүү чихээд байгаа юм шүү. MCS гэдэг хадны мангаа гаргаж ирээл MCS намайг огцруулах гэлээ гэдэг. Үүдээ. Тэрээс орлогоо нотолчихл гэсэн шүү. Цүнхний асуудал гаргаад. Ер нь бол тийм шүү. Орлогоо нотол гэсэн. Би ерөнхийдөө оюун эрдэнэ юун дээр буруутгадаг вэ гэвэл тэр баг хурлын шийдвэрийг улсын хурал руу барьж орж ирж байгаа нь өөрөө буруу байхгүй юу? Төрийн дээр нам байна. Нам шийдвэрээ гаргавал ямар хамаатай. Энд чинь Монголын төр. Монголын төр ардын намын баг хурлын шийдвэрийг дагаж явах ёстой юу? Үгүй байхгүй да. Гэтэл тэрийг оруулаад ирсэн. Зүгээр тэр баг хурлын шийдвэрийг үл тоогоол авилгатай тэмцэх газрыг ажлын нийлгээл орлогоо нотлол тэгсэн орлогоо нотлоод алдаа гараагүй л тэрхүү ажиллаа юм. Орлогоо нотолж чадахгүй бол огцрох байтугай шоронд явах хэрэгтэй тийм үү? Ерөөсөө л ийм зам байсан. Гэтэл баг хурал мурлал ингээд бужигнуулсан л да. Шалтгаан гэж үзэж дээ те. Гүйлдээ би 15 жил энэ асуудлаар маш олон нэвтрүүлэг хийсэн, маш их судалгаа хийсэн тийм хүн байхгүй юу? Миний залуу насны 15 жил зөвхөн энэ MCS, Energy Resource, төмөр зам, 5 толгой, оюут толгой дандаа энэ олигархуудтай үдсээр явж эдрийн тухай ерөн сурвалжлах материал цуглуулсан. Хүний амьдралын 15 жил гэдэг бол асар их хугацаа шүү дээ. Тэгээ би сая энийг өөрөө их хурал дотор ороод харж байгаа юм. Одоо бид нар ухаан худгийг төр дэргүүлж авахгүй юу гэдэг ажлын хэсэг дээр байна. Цаан суурга бас тэнд байгаа. Хасагт байгаа энэ ажлын хэсэгт байна. Дээрээс нь би оюутлахын шалгах ажлын хэсэгт байна. Аудит хийцэн, нууц, төрийн нууц сулцсан аимшигтай юм биш. Оюутлахыг тусад нь ярина, танаас асууна. Тэгэхээр энэ бол шалтгаан ш. Энэ үнэн. Тэр нь яаж мэдрэгддэг?
Харин би өөрөө мэддэг. Яа тэгвэл миний 15 жилийн амьдрал, 15 жилийн судалгаа, 15 жилийн тэмцэл. Дээрээс нь сая хууль зүйн сайд Алтан гэрэл 2 эмхтгэл гаргалаа шүү дээ. Энийг нь шүү дээ Монгол улсын тагнуулын байгууллага, Монгол улсын хууль зүйн яам, татварын газар, сангийн яам бүгд нийлээд ажлын хэсэг байгуулад гаргаад ирчих. Тийм байна гэдэг. Тэгэд энэ худлаа юу? Бид нар тагнуулын байгууллагад итгэхгүй юу? Бид нар хууль зүйн яамд итгэхгүй юу? Бид нар засгийн газрын хамтарсан ажлын хэсэг шүү дээ. Тэрнээс оюун эрдэнэ гэдэг хүн ямар ч баримтгүй яриад байвал би бас сэжиглэнтэй энэ худлаа ярьж байна. 2 тохимол гар тэрийг уншихгүй шүү. Таны гинт одоо ерөнхий сайд оюун эрднийг МСС-ийг унаглаа гэж өмөрч байгаа нь таны дарга гэх үү, хамтрагч гэх үү, Баттулга ерөнхийлөгч, ерөнхийлөгч Баттулга, ерөнхий сайд оюун эрдэнэ 2 нэгдээд та оюун эрднийг өмөрөөд байна уу гэсэн хардлага яваад байна. Наа чин зүй ёсны хардлага. Би гинт хэрэг үлдээ. Би энийг амьдралын турш дээр 15 жил ярьсан байхгүй юу? Би оюун эрднийг юунд нь айгүй олзуурхаад байна гэхээр хизээч Монгол улсын засгийн газар, Монгол улсын ерөнхий сайд энэ МСС буюу Energy Resource гэдэг энэ компанитай дайтаж байгаагүй маа. Эдрээ халаасанд нь байсан юм аа. Шангрилад Монгол улсын засгийн газар хуралддаг. Тэндээс шийдвэр нь гардаг. Монгол улсын хурлын гишүүдийг санхүүжүүлдэг. Сонгуульд нь хандив өгдөг. Юмын заадаг. Ухаан удгийг авцсан. Би 7 жилийн өмнө нэвтрүүлэг хийсэн. Одоо л батлагдчих шин. Тэгэхээр энэ ерөнхий сайдыг би өмөрхөөсөөр аргагүй. Хоёрдугаар миний одоо хамтрагч гэж ярих уу те Баттулга Монгол улсын 5 дахь ерөнхийлөгч улсын хурал 4 дахь удаа сонгогдсон энэ хүний үзэл санаатай хамт явсаар би 20 жилийг үтлээ. 20 жил. Анхны хэдэн жил бол би юуаж мэдэхгүй л байсан байх л да. Та одоо үзэл бодол нэг Монголын хамгийн өндөр карьертэй сэтгүүлчдийн нэг байсан. тэгсэн. Сэтгүүлчийнхаа одоо энэ 20 гаруй жилийн карьераа нэг хүн зориулчлаа ш. Карьерийн нэр хүндээ нэг хүнд биш. Би нийт ард түмний төлөө сонгогдсон учраас би өнөөдөр говьд төрж өсөөгүй. Мөртлөө говьос би улсын хурлын гишүүн болсон. Би өндөр санал авч болсон шүү. Тэгэхээр энэ хэрвээ ганцхан Батлага гэдэг хүнд зориулсан бол би өнөөдөр Батлагын нэг хувийн компани менежер юм уу захирал хийж болно доо. Заавал цэвэрлэгч хийж болно. Энийг би Монголын ард түмний эрх ашигын төлөө зориулсан. Учраас би сонгогдсон. Тодорхой ард түмнийг төлөөлж байгаа гэж бодож байна. Гэтэ хүмүүс янз янзаар л бодно. Надад бол тэгж хэлж байгаад би ерөөсөө яддаг шүү дээ. Үнцэрлэдэг. Зүй ёсны л асуудал. Яа гэвэл бид нар үзэл санааныхтэй. За ухаан удгийн асуудлыг за Energy Resource компани 2008 он засгийн газрын тэмдэглэлээр хууль бусаар авсан гэж яригадаад байгаа. Гэхдээ одоо ухаан удгийн 34% од жаргал захирал бол үгүй л гэдэг юм биш үү шүү дээ. Саяхан нэг тийм ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөл дээрээ уулзалтан дээрээ тэгж хэвлэлд хэлсэн байсан. Өстө од жаргалын амнаас сонсоод цаасан дээр гэрээ буусан цагт л үнэмшээ. Яг л энэ асар худалч хүн байхгүй юу? Энэ компани чинь компани биш миний бодлоор бол MAP гэмтэргийн бүлэглэл. Энэ компани үндэсний компани биш. Энэ юунд Сингапурт бүртгэлтэй MMK гэдэг компани байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалттай. Энэ өнөөдөр улсын хурлын 20 гаруй гишүүдэд хандив өгсөн байгаа. Гадаадд хөрөнгө оруулалттай компаниас хандив авахыг хориглодог хуультай. Тэр гишүүдийг өнөөдөр татах асуудлыг хөндөж болно. Яагаад үндэхгүй вэ? Energy Resource буюу ухаан удагч улсын доторх улс үлдсэн баг. Хинч хүндэхгүй байгаа үстэй, айж байгаа үстэй. Тэгээ би од жаргалд итгэдэггүй. Энэ хүн бол асар худалч хүн. За засгийн газрын тэмдэглэлээр авсан хууль бус гэж. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдлыг харах юм бол 2007 онд манай Монгол улсын эдийн засаг жижиг байсан. Ийм эдийн засгийн хүнд үед томоохон компани эрсдэл үүрч ухаан удгийг харин ч эдийн засгийн эргэлтэнд оруулаад олон улсын хөрөнгийн бирждээр гаргаж хөрөнгө оруулалт татсан байна л да. Ингэсэн 100% Energy Resource-ийн мэдээлэл байна ш. 5-7 бүлэг орд. Тэ? Одоо Монгол улсын одоо энэ дотоодын нийт бүтээгдэхүүний овоо хувийг үүрч яваад 5 толгой штэ. Одоо биднийг энэ тэжээж байгаа нөгөө 5 толгой чинь 100% Energy Resource-ийн мэдээлэл. За, энэ компани 2005 онд ашиглалтын лиценз авдаг юм. За, яаж ашиглалтын лиценз авсан түүхэнд бас их сонир штэ.
Сүбатул гэж хүн байлаа. Тэр үйлдвэр худалдааны сайд боллоо. Тэр хүний үед тэр ашиглалтын лиценз нь олгогдсон гэдэг. Тэгээд харин 2007 онд улсын их хурал Монголын ардчилсан холбоо төрсөөр арай хийж ийн стратеги ордын хуулийг баталсан. За хууль батлагдангууд төрийн мөнгөөр хайгуул хийсэн компаниуд стратеги оролцоод орчих. Тавлогын бүлэг орчих. Тэнгууд энержи ирс хохирч байгаа юм. За ингээд төртөг хилцээнд орсон Санжин Баяр гэж хүн байна. 96%-ийг нь төр дөгөө 4%-ийг нь өөрсдөө авлаа. Хөөрхийн минь үндэсний компаниуд мүлжүүллээ гэсэн. Гэтэл өнөөдөр ухаан худаг 5-7 бүлэг ордын 34%-ийн нөөцийг авсан байгаа шүү дээ. Тэр хөрөнгөний бирж дээр гарлаа. Тэр өөрсдөө л төлөж байгаа шүү дээ. Монгол улсад биш шүү дээ. Өөрийнхөө тэр компанийг хөрөнгөний бирж дээр гарч байгаа. Өөрийнхөө тэр компаниар ашиг олж байгаа. Тэхгүй яах юм? Өнөөдөр ухаан худгийг тэд нар ашиглаад өрмийн аваад өөрсдөө ашиг олж байна. Тэд нар тэрнийхээ төлөө хөрөнгөний бирж олон улсын хөрөнгөний бирж дээр гарах ёстой. Сүүлийн үеийн бүх дэвшилтэт технологиг ашиглах ёстой. Монгол улсын байгалийн баялагийг ашиглаж байгаа бол Монгол улсад татвараа төлөх. Тэрийг нэг гайхаад мундаг татвар төлж гин пүүпа гэдэг юм байхгүй шин. Харин тухайн үед байгуулсан гэрээгээр ухаан худаг төмөр замтай байна. Ард түмний эзэмшиж байгаа 5-7 төмөр замгүй байна. Ухаан худаг автомашин автозамтай байна. 5-7 автозамгүй байна. Ухаан худаг цахилгаан станцтай байна. 5-7 цахилгаан станцгүй байна. Ухаан худаг устай байна. 5-7 усгүй байна гэдэг гэрээг хийсэн. Өнөөдрийн хүртэл ухаан худаг боловсруулах үйлдвэртэй 5-7 боловсруулах үйлдвэр барьж болохгүй. Яг ийм юм хийсэн шүү. Энийг харин Алтан хуйгийн засгийн газар зарим нь цуцалсан. Өнөөдрийн хүртэл амнат бид нар амнат гэж айгүйх ярьдаг те. Одоо оюутлах өдөр бид 34% эзэмшихсгүй амнат л тах байлаа. Сая Монгол Францын Ороногийн гэрээгээр амнат нэмэгдэх амнат зөв байсан. Маш зөв хэлбэр. Тэгвэл энэ компани өнөөдөр амнатыг докторжуулалтын гэрээ гэдгээр амнатыг маш бага төлж шүү дээ. Яагаад? Яагаад бусад компаниуд амнатыг Монгол улсын хуулийн дагуу яагаад ухаан худаг багыг төлөх ёстой? Баг гэдэг нь хэдэн хувь? Яг тэр юу нь байдгүй штэ. Тодорхой хувь уу? Байхгүй штэ. Тэгэхээр баг гэдэг нь юу вэ? Тэр докторжуулалтын гэрээг олж чадахгүй байхгүй юу? Докторжуулалтын гэрээтэй тийм учраас бид нар өнөөдөр юу яана? Амнатыг одоо төлснөө буцааж авнаа гэд мөнгө буцаад авч байгаа тэд нар. Тэгэхэд 97 оны өнөөдөр ашиг малтмлын хуулиар бусад юмуд өснө нэмэгдэх амнат төлсөөр л бусад компаниуд. Гэтэл energy resource өөр. Energy resource л төмөр замтай байх. Тэгэхээр дотор ерөнхий газраас energy resource компани том дотор төлөгчийн газартай сая заргалдаад ялцсан шүү. Шүүх тэдний тал шийдсэн шүү. Тэгээд хэдэн хувийн амнат төлтгийг нь гаргаад харж байна үстэй. Үгүй тэн дээр тийм юм байхгүй харин. Тэгээд би сая тэр Алтан гэрэл сайдын гаргасан 2 документыг хайгаад тэн дотор байхгүй докторжуулалтын гэрээ гэж. Тэгээ шүүх ямар юу хараа шийдэж өгөхөр докторжуулалтын гэрээний дагуул гэдэг байгаа байхгүй юу? Байхгүй. Сонин байгаа үстэй. Одоо би нөгөө ухаан худгийг шалгах ажлын хэсэгт би хамгийн түрүүнд энэ докторжуулалтын гэрээг олж харна. Одоо тэгээд ухаан удгийг хууль бусаар олж авсан гэдэг бүр ажлын хэсэг байгуулад ажлын хэсгийн юу хууль бусаар авсан гэдэг ажлын хэсэг биш. Засгийн газар хууль бусаар авчээ гэж улсын хуралд хандсан байхгүй. Тэгэхээр улсын хурал одоо тэрийг шалгах ажлын хэсэг байгуулж байна. Засгийн газар дээр шалгасан нь бол за энэ юм байна те. Тэгвэл улсын хурал дээр шалгая гэд ажиллаж байгаа. Би говийн бүсийн гишүүн ухаан удагч манай юунд байдаг, тойрогт байдаг. Тэгээ би орсон. Тэгэхээр одоо харин тэгээд төр МСС ухаан удгийн 34%-ийг авч чадах уу? Авах хэрэгтэй шүү дээ. Чи Монголын ард түмний хүн шүү дээ. Хуультай байхгүй. Эдгээр зүгээр хууль зөрчид байгаа. За таны хамтрагч дарга Батулга ерөнхийлөгч олон жил МСС-тэй урт хугацааны одоо дайсагналтай явж ирсэн л дээ. Яг л энэ шүү дээ. Та одоо тэр дайсныг нь намнах зэвсэг нь болцсон уу? Зэвсэг биш л дээ. Одоо намнах биш. Одоо гэмт хэрэг хийсэн Монгол улсын хуулийг зөрчсөн гадаадын хөрөнгө оруулалттай компанид Монгол улсын хууль гэж юу гэдгийг Монгол улсын их хурлын гишүүн юу хийж чаддаг харуулна да. Одоо ухаан удгийн 34% од жаргал захирал бол үгүй л гэдэг юм биш үү л шүү.
Амнатыг маш бага төлдөг шүү дээ. Яагаад? Монгол улсын ерөнхийлөгч хүрэлс сүхэд импичмент буюу итгэл үзүүлэх асуудлыг одоо тавина. Хэрэгжих боломжтой юу? Парламентыг сүрдүүлсэн. Шийдвэрт нөлөөлсөн. Гишүүд нь айгаад сүрдээд конопо зарчдаг нь бас сони юм. Айд юм л шүү дээ. Сая ерөнхий сайдад итгэл үзүүлэхэд бас л коноп үнэлэгдээд эхэллээ гэж ярьсан. Ер нь яг юм үнд хүрдэг юм уу? Би хүрдэг байх гэж бодоод байгаа. Рио Тинто оюутлогын асуудлаар дуулсан. Хүрэлс өх ерөнхийлөг Эсвэл тэгж харагдуулж байгаа юм уу? цүнхчин технологи баха. Рио Тинто тэгэхээр манай улсын төрд тийм хүчтэй оролцдог гэсэн үг. Тийш хин баялагийг эзэмшин тэр төрийг эзэмшнэ. Гишүүн болсон чи ер нь ямар вэ? Хүлээлт төрж байна. Ер нь алаад өгнө гэж утсан. Төрийн нуурын ордыг 250 сая доллараар офшор бүсийн компаниудаар дамжуулж зарсан асуудал ер нь юу болов? Ботлого гэдэг хүн зарсан гэд учрыг шалгаж байгаа тийм. Төргөн нуурыг бид ирэл явуулсан. Өөрийнхөө юм байсан бол тэрийг хасчиж болдгүй мө тэдээс. Яагаад учраас Хатсан. Батулгын ерөнхийлөгч рүү дайраад байгаа юм? Хин дайруулв? Хаанаас тэр хүн сонгуулийн хандиваа авав? Таны хамгийн үнэтэй нэвтрүүлэг хэдэн төгрөг хүрч байсан бэ? Энэ би юугаар олдгоо гэвэл би зөвлөгөөгөр өгдөг гэсэн. Олддог гэсэн. Монголын алдартай сэтгүүлч байсан хүн 30 жилийн карьерийн нэр хүндээ ганцхан Батулга гэдэг хүнд зориулж хэр харамсалтай санагддаг вэ? Та саяхан ерөнхий сайдад итгэл үзүүлэх их хурлын чуулган дээр Монгол улсын ерөнхийлөгч хүрэлс сүхэд импичмент буюу итгэл үзүүлэх асуудлыг одоо тавина. Импичмент хийнэ гэсэн. Хэрэгжих боломжтой юу? Бас л нөгөө конопи өрсөлдөөн болох уу? Коноп өрсөлдөөн болно. Мэдээж улсын хурал дээр асуудал хэлцэгдвэл тэгэл конопи өрсөлдөөн болно шүү дээ. Монгол улсын ерөнхийлөгч хүрэлс өг Монгол улсын ерөнхийлөгчийн хувьд хийж болохгүй зүйлийг хийсэн учраас би өнөөдөр Монгол улсын их хурлын гишүүн юу хийж болдгийг харуулж байна. Тэр хүн өнөөдөр Монгол улсын үндэсний язгуур эрх ашгийг дээдэлж Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой гэдгээ мартсан. Парламентыг сүрдүүлсэн. Айдас өгсөн. Парламентын шийдвэрт нөлөөлсөн. Улсын их хурал гишүүд нь сүрдээд конопод орсон юм. Тэр танхим их сони юм билээ шүү дээ. Тэр гаднаас үзэхэд нэг өөр юм шиг байгаа. Яг тэр танхим дотор бол уур амьсгал маш өөр болсон шүү. Гайхсан бид нар ингээ яг хилцэл за яг ерөнхий сайдыг огцруулах уугүй юу гэж бид нар эд хилцчихлээ шүү нэ 12 цаг өнгөрцөн багт. Тэгэхэд гинт ерөнхийлөгч орж ирсэн. За ерөнхийлөгч улсын хурлын чуулганд таалаар орж ирэхдээ таалаараа үг хэлнэ. Ирэх нь хүндэтгэн хүлээ авсан. Би ер нь байна штэ. Хүрэлцэх ерөнхийлөгчийг ерөнхийлөгч болохоос нь өмнө бол янз бүрээр бичдэг тийм л хүн байлаа. Ерөнхийлөгч болсноос нь хойш би бүх ард түмний сонгогдсон цорын ганц албан тушаалтан байхгүй. Хүндэтгэж харьцажсэн. Одоо ч хүндэтгэж байгаа. Гэхдээ энэ хүнийг би ингэж өргөсөн тангаргаасаа няцаж Монголын ард түмний язгуур эрх ашгийг умартаж Монгол улсын төрийн эрх байрах дээд байгууллагыг сүрдүүлж бидний онцгой бүрэн эрхлөө халдна гэж бодоагүй. Тэр шөнө халдсан. За юу гэж үгэж халдсан тухай ярих байлаа. Үгүй юу? Би бараг л мэдээд байна. За та товчхон хэлтэй. Товчхон хэлэх үү? Тэгэхээр чи мэдээд байгаа бол бас ойл зөрчнийг мэдээд байна. Одоо агуулгыг нь мэдээд байна. Ярьсан зүйл. Нэгдүгээр ингэсэн. Хамтарсан засгийн газар ингээд энэ хөрөд дуусж байгаад харамсалтай байна гэж хэлсэн. Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллага ерөнхий сайдад итгэл үзүүлэх хэсгийг шийдэх эрх нь зөвхөн парламентод хадгалагдана. Ерөнхийлөгчд биш. Эхлээ шийдвэр хэлж байгаа сте. Онцгой бүрэн эрхлэл шууд халдчих шүү дээ. Дээрээс нь би цэргийн хүн гэж хэлж байна. Тийм ээ, цэргийн хүн зэвсэгт хүчний ерөнхий командлагч байхгүй юу? Тэр өдөр хүрэлцэх ерөнхийлөгч, эв нэгдлийн илэрхийлэгч гэдгээр орж ирээгүй. Тэр өдөр зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэдэг тийм айдас өгөх гэж орж ирсэн. Энд зөндөө бичсэн байна дөө. Гишүүд нь айгаад сүрдээд конопо зарчдаг нь бас сони юм. Айд юм л шүү дээ. Тэр удаа нөгөө хойд солонгосын ерөнхийлөгч шиг нэгэн л алга ташаа үстэй. Гэтэ тэн дотор би алга ташсан хүмүүсээ зүгээр одоо нэр усыг хэлээд яхав те. Их л либерал үзэл ярьдаг, их л лаг хүмүүс алга ташчихлээ шүү. Тэгэл ерөөсөө ерөнхийлөгчтөө баярлалаа. Гэл ингээл уур амьсгал өөрөөл явцсан шүү дээ. Тэгээ ерөнхийлөгчд тэр огцруулах маш их шалтгаан байдаг байхгүй. Бүр огцруулах гэдэг байгаа байхгүй юу? Хамтарсан засгийн газар тарсан харамсалтай байна. Тараагүйсэн. Яагаад улсын хурлын шийдвэрт нөлөөлөх гээд оролдоод байгаа юм. Тэгээ дээрээс нь зүгээр яг
хууль зөрчсөн гэж хэлж болохгүй л дээ. Төрийн институт хоорондын одоо хүндэтгэлтэй тэрийг байхгүй болгосон. Амар уйсгалан оюун эрдэнэ хоёр дүү хүүхэд байхаас нь мэднэ. Уучлаарай тэр чинь нэг нь Монгол улсын парламентын дарга спикер, нөгөөт нь Монгол улсын ерөнхий сайд хараахан огцроогүй сууж байгаа шүү дээ. Гэтэл шууд хүүхэд байхаас нь мэднэ ч гэж байгаа шиг. Миний хэлсэн замаар явж гин үү гэж байгаа шиг. Би намаа солиогүй ч гэж. Тэр хүн одоо өнөөдөр намын гишүүн биш байхгүй юу? Монгол улсын ерөнхийлөгч болоод аль хэзээ намаасаа татгалцсан. За тэгээд ингээд маш их хуулиуд зөрчсөн дөө. Тийм учраас импичмент хийнэ. Энэний төлөө би одоо эцсийн хүртэл явна да. Энэ хүн өөрийгөө хэмжээгүй эрхтэй гэж бодож байна. Бүгд долгонж байна, бүгд айж байна. Ийм л болсон байна. Ер нь харин нам дотроо хоёр том хагарал болчлоо. Ерөнхий сайд, ерөнхийлөгч хоёр дайтад муудаад эхэллээ гэсэн л дээ. Та бас олон жил сэтгүүлч байсны хувьд энэ хоёрын дайн юунаас болов? Цаад учир шалтгаан. Монгол хэрвээ улс төрийн намын дотор, улс төрийн намуудын хооронд дайн гарах юм бол энэ зөвхөн баялагын дайн байдаг. Өөр Монгол дайтах юм байхгүй. Тийм учраас энэ үл зүгээр баялагын төлөөх дайн. Тэгэл одоо нөгөө ухаан худгаа яринда цагаан сураг асагт өшөө цаан зөндөө ба харамгтай тэргэл ингээд байна. Энэ бол баялагын төлөөх дайн. 27 оны сонгуульд хэн ялах вэ? 28 оны сонгуульд яах вэ? Тэгээ дээр нь ардын нам дотор үе хоорондын тэмцэл эхэлжлээ. 80-ад оныхон намын дарга авц, ерхий сайдаа авц, улсын хурлаа авцсан байтал одоо 70-60-ад оныхон дайрч эхэллээ. Тэгэхээр буцааж тэр үе алдахгүй төлөөл тэмцэл явна шүү дээ. Энэ бол үзэл санааны тэмцэл. Бас. Тэгэхээр баялагын төлөөх дайн Монголын төрийг самарлаа. Одоо ардын нам дотор үзэл санааны дайн явагдаж байна. Энэ нь тэгээ Монголын төрд баг гайгүй нөлөөлөлсэй гэж бодож байна. За таныг ерөнхийлөгчд импичмент хийхэд бас л нөгөө конопи өрсөлдөөн болох байхаа гэсэн шүү дээ. Сая ерөнхий сайдад итгэл үзүүлэхэд бас л коноп үнэлэгдээд эхэллээ гэж ярьсан. Би одоо энэ конопиг төлөвлөж 2 триллион төгрөг гэж худлаа ярьсан шүү. Тэгээ танай намын Лодой самбуу гишүүн 2 триллион төгрөг тараах гэж байна. Үнэлэгдсэн гэж хэлсэн л дээ. Уушлал гуйсан. Одоо ч ерөнхийлөгчд хэрвээ итгэл үзүүлэх асуудал яригдах юм бол за дараагийн ерөнхий сайд дээр ч гэсэн конопийн өрсөлдөөн, за конопийн үнд хүрэх асуудал яригдах байх. Ер нь яг ийм үнд хүрдэг юм уу? Би хүрдэг байх гэж бодоод байгаа. Тань санал тавьсан уу? Үгүй. Надад санал тавьдаг тэнэг хүн энэ Монголд ерөөсөө байхгүй. Надад одоо мөнгө амладаг, намайг аргалах гэж оролддог тэнэг хүн бол байхгүй л дээ. Гэтэ би байдаг байх гэж боддог. Гэтэ надад баримт талга. Ер нь бол байдаг байх л гэж боддог. Лодой самбуу бол би сургаар сонсон тэрнээс өөрчлөлт өсөе гэдгээ бол чуулган дээр хэлсэн шүү дээ. Дүн дээрээ л уучлалт үсэх шиг болсон шүү дээ. 2 триллион гэдэг. Би бол за дүн дээрээ байж магадгүй. Гэтэ ер нь тэр одоо мөнгө тарааж байна гэдэг бол сургаар сонссон юм аа. Тэгээ би тэрэндээ итгэцсэн юм аа. Гişүүдээс уучлал хүсье л гэсэн л дээ. Гэтэ мөнгө явдаг баха. Би бол явдаг гэдэгт итгэдэг. Та одоо маш ихтэйгээр ерөнхийлөгчд импичмент хийнэ гэж байгаа юм чинь энийг хараа анхааруулах хэрэгтэй юм шиг. Хэлээ штэ. Би ер нь хэлээлээд юм дөө. Гэтэ хараа нэг сони юм хэлэх үү. Улсын хурлын гишүүдийг яаралтай коноп болгоод юм байна. Яаралтай конопуудыг халаасалт юм хувааж. Одоо чинь болроо мөнхөө эсгэлөө хоёрыг яаралтай халаасалж хэрэгтэй тий. Өөрийнхөө коноп болгох хэрэгтэй. Нөлөөлөл үзүүлж эхэлж шинкоп байгаа дээр 1 жилийн дотор юм 2 жилийн дотор. Дараа нь ингээд мөнгө төрөний асуудал явдсан болоод би зүгээр сая ингээд улсын хурлын гишүүн болсноос хойш гадралж байхгүй да. Гишүүдийг ямар хурдан хувааж байна. Гишүүн болсноос хойш томилтоор яваагүй юу? Яваагүй. Айлчлуудад. Үгүй. Нааг авч явахгүй л дээ. Яа тэгэл би коноп болохгүй юм чинь. За тэгэл чи нөгөө гişүүд манд гомдох бах та. Та түрүүн бас Иранда хальтуурдсан өмнө Алтан уягийн засгийн Алтан уяг ерөнхий сайдын засгийн газрыг бас Рио Тинто оюутлахын асуудлаар дуулгасан. Энэ засгийн газрын цаанч бас энэ асуудал байж магадгүй гэд. Хөрөлсөх ерөнхийлөг. Эсвэл тэгж харагдуулж байгаа юм уу? Цүнхнөө бэрийн цүнхний асуудал яригадад эхэлсэн чинь хэдхэн хоногийн дараа засгийн газар Рио Тинтог олон улсын авилгын хэрэгээр олон улсын шүүхэд өглөө гэсэн мэдээ явж эхэлсэн л дээ. Тэгэд харагдуулах гэсэн юм шүү. Цүнхчин технологи баха. Би тэгж бодлоо. Слонсын ерөнхийлөгчийн эхнэрт нэг цүнх өгчөж байгаа зү тий. Тэгээд тэрнийгээ гэрэл цохиулаад дан ингээд
ийм юм болж байгаа сте. Би бол тэр цүнх тийм л байх гэж бодож байгаа. Технологи байх гэж бодож байгаа. Гэтэ над тэрийг нэг өмөрөдөх шалтгаан алга. Хүн аваад л өгч гисэн л асуудал байлээ. Аваад л өгч гэсэн асуудал байлээ. Тэгээ тэр нь АТГ-гэр шалгагдаагүй учраас одоо өнөөдөр юу ярих вэ те? Хөрөлсөх ерөнхийлөгч өөрөө ойлгоос олж өгцөрсөн ерөнхий сайд штэ. Өөрөө зүгээр лаг ажлаа өгсөн л юм яриад лээгүй штэ. Мэдэн штэ. Ойлгог манай улсын засгийн газар арбитрийн шүүхс сөрөг нэвтрэл гаргахтай зэрэг хөрөлсөх ол хийсэн штэ. Тэгэл явсан штэ. Тавчтай эмэгтэйгээс болоо үз. Орлогоо нотл гэдэг шиг юм байхгүй. Тань чин технологи юм л та. Тэр тавчтай эмэгтэй зүгээр л инээдтэй л бидний сошиалд олж өгсөн шалтгаан байхгүй юу? Тэрнээс биш хөрөлсөх ерөнхийлөгч ч гэсэн өөрөө Rio Tinto арбитрийн шүүхэд өгөхгүй гэдгээрээ л огцорсон ш. Тэгэл огцрохдоо юу гэлээ хинээс баталгаас боллоо ч гэлөө. Тийм юм хэлээл явсан ш. Rio Tinto тэгэхээр манай улсын төрд тийм хүчтэй оролцдог гэсэн үг. Тийм ш. Нөлөөтэй. Харин би хэлээд ш. Хин баялагийг эзэмшин тэр төрийг эзэмшнэ. Манай улсад уул уурхай ба бусад гэдэг бизнес байдаг. Манай улсад эрх мэдлийн дайн болвол эмзхэн баялагын төлөөх дайн байна. 98 онд, 97 онд амар гэрээ, 96 онд Apex-ийн гэрээ гэж байгуулагдчихлаа. Тэр Apex-ийн гэрээн дээр Монгол улсын газрын бүх баялагийг гадныг шилжүүлсэн, Монгол улсын агаарын хөлийг шилжүүлсэн, Америкийн компанид Apex гэдэг компани шилжүүлсэн. 100 жилээр ийм гэрээг засгийн газар хийсэн юм шүү. Тэрийг үндсэн хуулийн цэцэд авч заалтсан хүн нь зэрэг 98 онд алуулсан. Яг тэр үед 7 удаа ерөнхий сайдад нэр дэвшээд даган болд буцчихсэн. Эрдэнтийн захирал дээр л тохиролцож чадахгүй шүү дээ. Энэ ерөөсө бүх юм баялаг. Манайх дэндүү баялагтай орн, баялагын хараал хүрдсэн. Энэний төлөө л тэгэхээр Rio Tinto-г хамгаалагсад ерөнхий сайдыг огцруулсан гэсэн үг юм. Тэ. Баяр цогт одоо ямар эрх ашигыг хамгаалж байна гэсэн үг? Онтригolд-ийн асуудал, татварын маргааны шийдэл үү? Татварын маргааны шийдэл. Баяр цогтын нөгөө сая доллар дансандаа мартдаг штэ. Тэр чин татварын шалгалт орсны дараа штэ. Яагаад гинт баяр цогтын офшор данс бүл төсрийг гараад дөрөв Швейцарт байдаг. Яагаад өмнө нь татварын шалгалт Rio Tinto руу орчих? Хүүхдээ ажиллаа ягэрэл гэсэн үг шүү. Би бол тэгж бодож байна. Хөрөлсөхийг ч гэсэн тэгж л огцруулсан. Алтан уягийг тэгж огцруулсан. Сая оюун эрдэнэ чи бол даврлаа л гэсэн. Болоо одоо бүр байтлаа ухаан удаг руу орлоо. Ер нь дэлхийн улс төрийн түүхүүдийг хараад байхад газрын төсний магнатууд, энэ том магнатууд асуудлыг шийддэг. Яг тэр журмаараа л явж байна. Азар харин энэ улсын хуралд 126 гишүүний 82 нь нөлөөтэй шинэ гишүүн байгаа. Энэ дотор бол би цэвэр гишүүд байна л гэж харж байгаа. Гэтэ мэдхгүй дээ одоо тэгээд цэвэр байхаа болж магадгүй л дээ. За энэ их хурал дээр ер нь Онтригolд-ийн асуудал тулаад ирчихсэн байгаа шийдвэрлэх гэж талбайд нь бүр олборлолтод тулчихсан байгаа шүү дээ. Одоо олборлолтоо хийцээ. Татварын маргаан дээр Rio Tinto компани санал тавьсан. Тэр саналыг хүлээж авсан юм уу, аваагүй юм уу? Ер нь энэ улсын хурал Онтригolд Rio Tinto-гийн асуудлыг шийдэж чадах уу? Яг Онтригийн асуудлыг хилцэж эхлэегүй байна шүү дээ. Засгийн газар бол улсын хурлаар хилцүүлъя гэж манай ажилтны төрөлхтөний бодлогын байнгын хорон дээр Туан сайдыг дуудаж ирж байгаад бид Онтригийн асуудлыг сонссон. Гэхдээ тэр гишүүд мэдээлэлгүй байсан, маш хангалтгүй сонсгол болсон. Би Онтри дээр ажлын хэсэг байгуулъя гэж санал гаргаад миний ажлын хэсэг байгуулахыг гишүүд дэмжээгүй. Яагаад? Энд чинь эсвэл л байхгүй юу? Дэмжээгүй. Байнгын хорон дээр юу? Тийм. Тэгээд одоо штэ улсын хурал дээр тэр нөгөө нэг оюут толгоон аудитыг одоо шалгах санал дугуулгаарах ажлын хэсэг ажиллаж байгаа. Би тэн дотор байгаа. Энэнтэй онтрод хоцож орж ирнэ. Гарцаа байхгүй. Ядвал эн чинь Монголын стратегийн ордод тооцогдох хэмжээний том баялагийг тэр хоёр компани хоорондоо гэрээ хийсэн байгаа шүү дээ. Бүр олон улсын арбитрийн шүүхтэр маргаж идэг. Нөгөө салхитын мөнгөний ордыг
хоёр хятад аваад манай шүүгч прокуроруудыг авилгаж байгаа хоорондоо хэрэлдэж баригдлаа гэдэг шиг юм болж байгаа байхгүй. Тэгэхээр онцлогийн асуудлыг улсын хурал шийтгэл баг. Найдаж нарийч одоо бас улсын хурал дээр унгаачихгүй байлгүй дээ. Тэгэхээр та их баримт ярьдаг сэтгүүлч Rio Tinto Монголын засгийн газар Монголын төрийг авилгаддаг баримт байна уу? Одоо яг наад асуудал чинь арбитрийн шүүхтэр байгаа. Гэхдээ яг тэр зүгээр юу яасан? Оюун толгой өөрсдөө шүүхт өгсөн. Rio Tinto тийм манай засгийн газрыг шүүхт өгсөн байгаа байхгүй юу? Бид нар сөрөг нэхэмжлэл гаргасан. Одоо тэнд л асуудлыг шийдэж штэ. Тэгээ яг батлага ерөнхийлөгчийн үед бол энэ олон улсад алдартай мөрдлөгийн компани, татварын мөрдлөг, эдийн засгийн гэмтэрэг мөрддөг компанийг Монголын төр хөлсөлж аваад ажиллуулж исэн. Тийм учраас батлагыг дахиж сонгуулаагүй. Үндсэн хуулинд өөрчлөлт хийгээд 7 минутын дотор хуулиа батлаад дахиж юу яагаагүй шүү дээ. Сонгох эрхийг хаацсан шүү дээ. Энд ч бас тэр баялагын төлөх тэмцэл шүү. Тэгэхээр одоо яах юм байгаа мэдэхгүй л байна. Гэтэ бид нар бол энэний учрыг олохын төлөө бие л бол ажиллана. Миний юу дэмжих гişүүд байгаа л байх гэж найдаж байгаа шүү. За дараагийн асуулт маань та говийн бүсэд 2024 оны сонгуулиар Сүү Батбол дэлгэр сайхан зэрэг хүмүүсийг амлаж авч тэдний хулгайн эсрэг тэмцгийн тулд гишүүн болно гэж дэвшээд гишүүн болсон. Гишүүн болоод 1 жилийн хугацаанд энэ хулгайтай яаж тэмцэв? Одоо ингээд ажлын хэсгүүдэд ороо явж байна. Хоёр дахь гаргуулна да. Одоо яг үйл явдал явж лээ. Ойлгох ажлын хэсэгт байна. Тэрнтэй онтрог шалган зайн ухаан авдаг гэдэг чинь комен чухал юм шүү дээ. За тэгээ би дээрээс нь Алтан ширээгийн газрын тосны нөгөө энтхийн Экзим банкнаас авж байгаа зээлийн газрын тосны үйлдвэрийг шалгах ажлын хэсгийг ахалж байгаа. Улсын хурлын гишүүний тэмцэл гэдэг ерөөсөө юм л байдаг. Шалгана. Би нөгөө өөрөө 28 жил ерэн сурвалжлах сэтгүүлчээр ажилласан учраас надад хамгийн дөхөм ажил бол улсын хурлын хянан шалгах эрх мэдлийг хэрэгжүүлэх. Манай улсын хурал хянан шалгах эрх мэдлийг хайцсан байсан юм л. Зөвхөн хууль тогтоох, эрх барих дэд байгуулах ажлыг хийгээд хянан шалгалтаа хайцсан. Тэгээд би бол ерөөсөө хянан шалгах эрх мэдэл рүү л орж байгаа. Улсын хурлын гишүүнд нээлттэй, бүх мэдээлэл нээлттэй. Гэхдээ бас өгдөггүй мэдээлэл байна. Тэгээд би мэдээллүүдийг маш ихээр татаавч. Тэгээд энэ олон жил ярьсан, олон нэвтрүүлэг хийсэн энэ юмнуудаа батлая, нэг мөр болгоё. Тэгэд улсын хурал бол шийдвэр гаргахгүй шүү дээ. Улсын хурал хүнийг гин буруудыг тоосдог байгууллага бол биш. Гэхдээ бид дүгнэлт гаргаад за энэ ингэж хууль зөрчсөн байна. Энийг хуулийн байгууллага шалгуулъя гэд шилжүүлж өгч болдог. Тэгэхээр тэгтэл л явна гэл хит хитэн сэдвүүд бариад авцсан л байна. Одоо цагаан суургыг яагаад шилжүүлсэн? Стратеги ордод орцсон байхад гаргаад номтуу баяр буюу номтуу баярыг аавд өгчих. Яаж юм? Одоо тэгээд ухаан удаг бол MCS гэдэг компанид хууль бусаар очсон юм байна гэдгээ бараг л гаргаад ирсэн юм шүү. Тэгээ одоо засгийн газар гаргацсан. Одоо улсын хурал ажиллаж байна. Их хурал руу яагаад орохгүй вэ? Бид нар ажиллаж байна. Дөнгөж л сая тэр юу ч байгуулагдсан. Өвөлжөнгөө 2 сараас хойш яригцаар сая 4 сар байгуулагдлаа. 5 сар байгуулагдав. Тэгээд одоо эн чинь нөгөө процедур явж гин ингээл явна. Одоо ер нь яг ямар процесс үлдсэн байгаа. Би бол одоо яг бас сэтгүүлчийн хувьар дараагийн ерөнхий сайд хэн болохоос шалтгаалж энэ ухаан удгийн асуудлыг нэхнээл гэж бодож байгаа. Гэхдээ мартагнуулчдаг шүү дээ, хилцэл явж гин, шалгаж гин, ажиллаж гин гэд. Дараагийн ерөнхий сайд хэн болохоос өстө асар их юм шалтгаал ийм зөрөгтэй байж чадах юм уугүй юу? Юугаач хайрлахгүй явж чадах юм уугүй юу? Тэ? Ерөнхийлөгчийн зүгээс тавигдвал би худлаа гэж ихгүй хаа гэж. Гэхдээ бид нар улсын хурал юм чинь гүйцэтгэх засаглалын тэргүүн ямар хамаатай ингээл үзнэ дээ. Тийм. Одоо их хурлаар орж ирээд хууль бус гэдэг нь тогтоогдвол хилцэл хийх л үлдэнэ үстэй. Тэгнь. Засгийн газар дүүргөв. 34% эзэмших юм уу? Эсвэл одоо амнаа тавах юм уу? гэдэг л асуудал үлдэнэ гэсэн үг тийм. Гэхдээ бид нар ингэж яриад байгаа байхгүй юу? Одоо хилцээрийн ширээний ард сугал хийчих юм байна дээ үгүй. Хариуцлага хүлээл. Хэн хууль зөрчсөн? Яагаад 2007
оны тий одоо 18 жил өнгөрлөө. Улсын хурлын тогтооллыг одоо хүртэл үе үеийн засгийн газар хэрэгжүүлдэггүй юм. Яагаад үе үеийн засгийн газар энэ ухаан худгийн асуудлыг хөндөөгүй юм? Яагаад өнөөдөр ухаан худгийг эзэмшиж байгаа гадны хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан хүмүүс өнөөдөр зүгээр яваад байгаа. Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллагад орчоод хууль зөрчичөөд нөгөө тагнуул нь яасан бэ? Нөгөө цагдаа нь яасан бэ? Ноёртой тэмцэх газар яасан бэ? Хайцсан бэ? Яагаад ажил хийхгүй байгаа? Яагаад хийхгүй байгаа? Хийх ёстой ш. Тэгээ энэ нэг хүн ингээд яагаад бастай? Өдөртөө таа. Би нэг сони юм хэлэх үү? Би яг сая сэтгүүлчээс буухаасаа өмнө өөрийнхөө номыг бичиж гэж бодлоо л доо. Монголыг цөлмсөн түүх гэд. Тэг би тэрийг ингэсэн 1990 оноос хойшоо тэгэхэд би ч 2024 онд улсын хурлын гишүүн болсон. 2024 он хүртэл бүх үйл явдлуудыг Монголын түүхэнд болсон том үйл явдлуудыг одоо ойлгоон гэрээч гэдэг юм уу те 5-7-ог төр давсан одоо боодгийг шилжүүлсэн ашигт малмлын тухай хууль хэрэгжүүлсэн стратеги байсан галт дийлэр ирэг мэрэг гэдэг ингэж бичиж чагаад ерөнхий сайдуудын зоогоод хурлын даргын зоогоод сангийн сайдын зоогоод таниулын даргын зоогоод гэл цагдаагийн дарга прокурор ерөнхий прокурор ингээд зоогоодсэн чинь бүх цаг үед 14 хүн ажилласан. 14 хүн нам. Тэдний эрх ашиг дандаа нэгдмэл. Сони тэр нэгдмэл эрх ашиг дотор энэ ухаан удаг байгаа. Тэгээ би энийг 4 жилийн судалгаа хийж чид ном бичих гэжсэн чинь хурлын гишүүн болсон. Тэгээ цаашаа өргөжлүүлж болох юм те. Гишүүн болсон чи ер нь ямар вэ? Хүлээлт төрж байна. За да би гишүүн болоод ингэж бодсон штеп. Ер нь халаад өгнө л гэж бодсон. Ороод одоо говийнхоо усыг татаад л те тэр ч сайттай яриад энэ ч сайттай яриад тэгэл их хурлын гишүүд маань бүгдээрээ алгадашаа бүгдээрээ одоо Монголоо тийм болгоо ийм болгоо одоо бүгд гоё юм ярьж гарч ирдэг. Бүгдээрээ гоё юм яриад бүх хүмүүний найз юм шиг те 126 гэсэн чи гүү байсан. Бүгдээрээ өөр байсан. Миний юунаас шал өөр байсан. Гэтэ бас би төр дэх ойрхон сэтгүүлчээс учраас бас ч тийм гинэн байгаагүй л те. Тэгээд одоо ер нь жоохон юу би 30 гэрүүл гэж ярьдаг ус 3 гэрүүл байсан бэл. Мөр ингээ хүрээнд хумигдц. Одоо мөдөх нь нэг болох байлгүй. Тэр бүх Монголын ард түмний баялагийг эзэмшдэг. Бүгд баялагаасаа хараад дээрэс нь манай дарга нар, улсын хурлын гишүүд, сайд нар ард түмнээ тоодгүй. Ард түмний ганцхан удаа хэрэгэлдэг. Тэр нь сонгуул ард түмэнд өстэй юм шиг байдаг. Ерөөсөө амьдрал мэддэггүй. Би 21 аймаг тойроод ирлээ. Би улсын хурлын гишүүн болсноос хойш говь бараг 3 тойрч. Явдаггүй. Жирийн ард түмний үгийг сонсдоггүй. Энэ нэг байшиндаа суудаг, энэ тойроо хідэн үнэтэй ресторанд ордог. Бүгд гишүүнээ гэдэг. Хаалгын онгойлгож өгдөг, суулгадаг, хамгийн үнэтэй архийг удаг, хамгийн үнэтэй копиг удаг, хамгийн үнэтэй хувцсыг өмсдөг. Тэгэл хоолоогоо шахаад дээгүүр хараал эхэлт юм билээ. Олон хүн өөрчлөгдсөн шүү. Сая улсын хурлын анх орж ирсэн гишүүд байснаа бодвол шууд орж ирээл өөрчлөгдчих тийм үү те? Шууд өөрчлөгдсөн. Энд ч бид жил болоогүй шүү дээ. Намрын чуулганаа дуусаад одоо хаврын чуулган дуусгаж шүү дээ. Тэгэхэд ингэж өөрчлөгдөж байгаа юм чинь 4 жил болоход бол амар өөрчлөгдөх юм бэл. Вакуум жаа. Ер нь бол сэтгэл зүй маш юутай сул хүн бол хямрахаар л юм бэл. Тэгээ би бол яг тэгээд үз тарандаа л гэж бодож байгаа. Тэгтээ дийлэнх тийм биш байгаасай л гэж бодож. Янзандаа зангаараа л байгаас. Өөрчлөгдсөн хүмүүс асар их. Бид нар чи хамт орж ирсэн юм чи мэдлгүй байхад би нэгаа. Таныг бас зөвхөн яагаад ухаан удгийг дайраад МСС рүү дайраад идэх юм бэ? Ухаан удгийг л яагаад яриад идэх юм бэ? Цагаан суврагыг ачид ихтийг яагаад ярьдаггүй юм бэ гэж асуулаа. Төгрөг нуурыг яагаад ярьдаггүй юм бэ? Төгрөг нуурын ордыг 250 сая доллараар офшор бүсийн компаниудаар дамжуулж зарсан асуудал юу нь юу болов? Ботлого гэдэг хүн зарсан гэдэг учрыг шалгаж байгаа тийм. Бид тэрийг гайхаад байдсан шүү дээ. Би гон ботлого даргыг их ухаантай хүн гэж боддیں۔ Маш их ухаантай хүн. Яагаад их тийм мэдрэмжтэй хүн байхгүй? Толгойн сайн ажилтдаг. Төрмөл. Тэгээ бид нар 21 аймаг тойрлолд өвөл хөх Монголын хөхтөг
одоо манай моохон практик тойрлоо шүү дээ. Бодлого дараа хамт явсан, би хамт байсан. Би 21 аймагт тойрсон. Бид нэг стратегийн ордуудыг ингээд жирэгдэлж гисаж байгаа л. Энийг одоо улсад авах хэрэгтэй. Эндээс танай аймагт тэд байна. Тэгээ эндээс ягараа авдаггүй. Төргнөрийг бид ирээл явуулсан. Бодлого дараа одоо өөрийнхөө юм байсан бол тэрийг хасчиж болдгоо мó тэдээс. Ядаж хөө мөнх хэсгэлэн чинь миний имийг битээ яриад гэж болдгоо мó. Бид гайхсан байхгүй юу? Тэг би худлаа гэж бодчих. Яагаад гэвэл энэ хүн өнөөдөр энэ хүнд ер нь холбогдоогүй хэрэг байхгүй шүү дээ. Хүн алсан л гэсэн. Би одоо 20 жил нөхрөлж байна да. Ер нь дохоогүй хэрэг байхгүй шүү. Тэгээд одоо яагаад тэр хэрэгүүдээ шийддэг вэ? Яагаад өнөөдөр ухаан худаг гэж засгийн газар ярингууд учрал сайд бодгол төгрөг нуурыг гараад ир тийм 270 сая төгрөг. Харин яагаад учрал сайдсан Батулга ерөнхийлөгч рүү төгрөг нуурыг асуудлаар дайраад байгаа юм? Хин дайруулв? Хаанаас тэр хүн сонгуулийн хандиваа авав? Би бол тэгж л хардж байна. Тэгэл гинт гараад ирсэн. Тэгээ одоо аваачтэй тэгээд тэг шалгаачтэй. Зөндөө шалгасан ш. Би одоо яг 16 жил 15 жил авах юм байхгүй биш. Мэдгүй 15 жил энэ хүнийг шалгасан. 16 дахь жилийн шалгалт гэж бодчих ш. Би бүр тоодгүй ш. Сүртэй хэрэг нүүрсний хулгай чинь 1 номерт зарлаа сүржгэнсэн. Хаана нүгд нь 1 номерт байсан шүү дээ бүр. Та 10 сая төгрөг хүртэлх хэрэглээний зээлээ NetPay аппликейшнаар шийдвүлээрэй. NetPay-д боломж бий. За танай намын дарга Луугаан төмөр сайд ажиллаа өгнө. Намын даргын ажиллаа өгнө гэж мэдгэцчихсэн. Тэр ардчсан намын дараагийн дарга юм бэ? Айгүй эрт мэдэгдэл хийцэн гэж боддог бэ. Жохон хүлээ харахгүй дээ гэд. За тэгээ одоо дараагийн намын дарга болохгүй ах нар гүйлдэж өгч байгаа шүү дээ. Тэр мэн гээл бидний чинь тоглоод л гişүүдээ тоглоод л чигтэйхэн сайхан замтай. Ерөнхийлөгчийн өрөө хаваар гүйдэлтэй. Тийм байгаа шүү дээ. Тэгээ одоо тэд нар маань хоорондоо нэлээд болох л үт. Тэгээ намаа бити бүр хаг татчихаасаа л гэж арай хийж ивэлж байгаа нам. Харин Луугаан төмөр даргыг одоо дараагийн 27 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших, өөрөө одоо нэр дэвших эрхээ авах, тохироогоо хийгээд засгийн газар тэтгэл үзүүлсэнгүй юу гэж гэдэг хардлага яваад. Хинтээ хийгээд одоо тэр эрх мэдлийг өгдөг хүнтэй. Тэр эрх мэдлийг өгөх чинь ардчсан намын жирийн гишүүд угна тий. Манай намын дүрмээр штэ. Бүх гишүүд нөө сунгаа явдаг тий. Ингээл намын дарга нэр дэвшиж байгаа хүмүүс явдаг. Улсын юу биш ээ ерөнхийлөгчөд нэр дэвшиж байгаа хүмүүс нөө батлага ерөнхийлөгчөнд тэгж байгаа гарч ирсэн штэ. За тэгээд би бол бодож штэ 50 гарцсан улсын хуралд 2-3 сонгогдсон дарга сайд хийцэн хүмүүс баг бүгд л 27 он санаатай байлгүй. Тэгээ тэдний буруу биш тэгэл бүгдээрээ л болчмоор байгаа байлгүй те. Бүгдээрээ л бич болчмоо те. Эргэн тойрныхан тааман л болчихно шүү дээ. Нэрэж би ерөнхийлөгч юм болов гэж бодсон л явах. Буруу биш. Улс төрч угаасаа амбицтай байдаг. 2-3 сонгогдсон том албан тушаал яатсан 50 гарцсан хүн болгоны л бодож байгаа бодол байлгүй. Өнөөдөр Монгол Ардын намын удирдах зөвлөл хуралдаж байна л та. Тэгээд бас л таамаг шуум гарч байгаа нь дараагийн засгийн газар бас л хамтрах баха хамтарсан засгийн газар их хвслийн засгийн газар ч юм уу явах баха гэж байна. Танд одоо жишээ нь дараагийн засгийн газарт сайдын санал ирвэл зөвшөөрөх үү? Над дуу. Би зөвшөөрөхгүй. Нэгдүгээрт над ямар ч дуршлаг байхгүй. Би хоёрдугаар би чадахгүй. Гуравдугаар би хүсэхгүй байна. За ийм л 3 шалтгаан байна. За намайг бол гэхгүй байх уу. Зүгээр хамтраад хэрэггүй. Одоо бойлд байл оргин гут нь ороод гар зайлган гут нь зайлал бид нар ямар одоо тоглоом уу те шид төхөөрөр ингэж тогтдог ш. Одоо арчилсан нам хэрэггүй. Тэр дуртайнууд нь ордын байгаа биз. Угаасаа одоо дараагийн засгийн газар хэцүү ш. Дараагийн засгийн газрын хувьд парламентын босго давах гэж бол их л юм болно да. Сайдууд нь тамирдан да. Одоо хамтарсан засгийн газар байхгүй бол ардчилсан нам ажил явуулахгүй. Энэ 14 мега төслийг явуулахгүй. Энэ томоохон ажлуудыг явуулахгүй гацаана гэдсэн. Ингээ гацаагаад авах юм. Юу гэж дээ? Юу гэж бид нар гацааж идэ. Одоо жишээ нь би говийн усаа явуулмаар байна. Орхон анги хэрлэн тоон усаа татаж говьд усаа авчирч
тэнд тэр уул уурхайн явж газар тариалан мал аж ахуй хүн ард нь устдаа болмоор шүү дээ. Газрын төсний үйлдвэрийг би барьмаар байна. Бензинээ Оросоос авдаг хараат байдлаас гармаар байна. Тэг газрын төсний үйлдвэртэй болж чадах уу? Болж чадах баха. Засгийн газраараа улсаараа энэтхийн бойкотонд орчлоо гэдэг шүү дээ. Одоо ч байгаа шүү дээ. Тэгэд нэгмүү юм түрийг хэлээд байна уу? Нэгмүү юм барих бах. Барьсан хойно газрын төсөнд байхгүй. Гаднаас импортлно. Гол нь бензигээ бензинээ бид нар онгоцондоо өгч чадахгүй л бах та. Яа гэвэл нөгөө Евро агаар Оросын холбоот улстай агарын хөлгийн юу байгуулах гэрээг балаа гэрээ орж ирсэн тэр чинь 20 жилээр Оросын холбоот улсаас агарын хөлгийн төлшөө аваа. Тэгээ бид нар алтан ширээд газрын тос барьчаад тэр онгоцныхоо төлшийг хүнд өгье. Тэгээ тэр гэрийг хийгээгүй байгаа зү. Хийгээгүй байгаа л да. Хийх гээд байгаа. Улсын хурал буцаацсан шүү дээ. Тэр чинь 1000 орон дээрээс юу татаад авцсан, яаман татаад авцсан. 5 толгоон дулааны цэглэхэн станцыг барьмаар байна. Жил болгон 200 сая доллар хятад руу алдж байна. Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүч тавихгүй бол говийн бүс цэглэгаангүй болсон. Төмөр замаа барьмаар байна гэд энэ мен дээр нь юу гээл бид нар бүх юмыг гацаагаад байхав те. Тэгтээ маш их шүүмжлэлтэй хандах бах та харин. Өөртөө шүүсийн шахаж өгөх бах. Өөртөө чансаатай аавыг хуулиа гарга оруулна да. Тэгэхээр ажил явахгүй удах юм шиг байна. Муу хууль батлахгүй штэ, сайн хууль болгох ёстой. Муу хууль баталсан 800-аар хууль биш Монголд. Одоо энэ лайгийг бид нар эдэлж штэ. Бид нар 56 ажлын хэсэг байгуулсан чи энэ балаа 800 хуулийн давхардлын хоорондоо зөрчигдсөнийг янзлах гэж байгаа ажлын хэсгүүд байхгүй юу? Завгүй ингээд нэг ажлын хэсгийн хурлаас нөгөө рүү гүн орж байгаа штэ бид нар бүр ингээд аваар эсвэл даргуул бидрийг сте ажиллаар шахаж штэ. За миний асуулт ерөөхдөө дуусчихээн. Зочин болгоноос л би орлоготой холбоотой асуулт асуудаг л да. Таны хөрөнгө оруулалтын мэдүүлэг дээр 400 сая төгрөгийн хадгаламжтай гэсэн байсан. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллаж байгаа сэтгүүлчдийг ер нь орлогын асуудал сонирхоод байдаг л да. Үзэгчд. Таны хамгийн үнэтэй нэвтрүүлэг хэдэн төгрөг хүрч ирсэн бэ? За би нэг нэвтрүүлэг зарддаг юм аа. Зардаг байгаагүй шүү дээ. Намайг нөгөө амар их мөнгө олдог. Би үнэ маш их мөнгө олдог сэтгүүлч байлаа. Энэ би юугаар олдог вэ гэвэл би зөвлөгөөгөр өгдөг гэсэн. Олдог гэсэн байхгүй. Би пиарын зөвлөгөө өгдөг гэсэн. Гишүүд сайд нартай жилийн гэрээ 4 жилийн гэрээ байгуулцдаг. Пиарын зөвлөгөө өгдөг. Яаж ярих уу гэдэг зөвлөгөө өгдөг. Хэвлэл мэдээллийн асуултыг бэлдэж өгдөг. Тэрүүгээрээ би илүү мөнгө олдог байсан. Ганц нэг төлбөртэй нэвтрүүлэг хийсэн нь хамгийн өнд нь 200 саяар хийжсэн юм уу да. Тэгж хийжсэн. Наад хадгаламж чинь манай гэр бүлийн одоо ингээд хадгаламж шүү. Ганц миний нэр дээр тийм хадгаламж байгаа юм биш. Би тэгтээ сая улсын хурлд орсноос хойш хадгаламж аваад хэцүү зарим мөнгөний өртсөн. Одоо нөгөө улсын хурлын гишүүний цалингаас өөр орлого байхгүй болсон. Нөхөр цалин 7 сая төгрөг үстэй. 7 сая гаруйтай өөрхөн бас. Гэтэ сард 22 сая төгрөг зарцуулах хэрэгтэй. Биш тэр чинь тойрог зарцуулах мөнгө биш шүү. Тэрний ерөөсө 3 саяын тойрог зарцуулагдана. Бензин томилтонд тэр нь хүрдэх юм. Нөгөө 20 саяын хууль сурталчлах, хууль санаачлах, судалгаа хийлгэх, төлбөр төлж бичлэх. Энэ хаанаач хүрдэггүй. Яа хүмүүс нөгөө 20 сая чих мөнгө л дөө. Одоо чинь би сар болгон 20 сая төгрөг авдаг бол амар баян амьдран тий. Эн чинь нөгөө нэг гишүүн чинь нэгхэн хуулийг нэг жилчингээ хийдэггүй байхгүй юу. Одоо чинь над дээр гэхэд 6-7 хууль байна. Зарим нь бүр ингээд нэмэлт өөрчлөлт тэр чинь судалгааны компани үнэтэй. Тийшээ нөгөө мөнгөө өгнө. Тэгээд нөө чи болчихдог. За түрүүн би нэг хальт асуугаад өнгөрсөн. Та ингээд Монголын алдартай сэтгүүлч байсан хүн 30 жилийн карьерийн нэр хүндээ ганцхан Батулга гэдэг хүнд зориулж ингээд нэг хүнээр овоглогдоод шошиглогдоод явах нь хэр харамсалтай санагддаг вэ? 30 жилийн карьерийг Батлага гэдэг хүнд зориулаагүй.
Би өөрийнхөө төлөө зориулсан. Өөрөө карьер хийсэн. Би хамгийн өндөр орлоготой сэтгүүлч болсон. Би хамгийн алдартай сэтгүүлч болсон. Хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгийн рейтингийг маш удаан хадгалсан. Тэрнийхээ үр дүнд өнөөдөр улсын хурлд сонгогдсон. Тэгэхээр энэ хэрвээ Батлага гэдэг хүний л төлөө юм хийгээд байсан бол намайг өнөөдөр сонгохгүй, би өдий зэрэгтэй амьдрахгүйс нэг. Хоёрт Батлага гэдэг хүний багт ажилласнараа энэ хүнтэй нөхрөлснөөр одоо ч бүр гэр бүлийн найзууд шүү дээ. Ээжийн, тань, ах дүүгийн, тань, хүүхдийн хүүхдүүд одоо бүр ингээд одоо гэр бүлийн найзууд болсон шүү дээ. Ингэж яваадаа бахархтай шүү дээ. Яагаад гэвэл энэ хүний үзэл санаа Монголын тусгаар тогтнолын үзэл санаа. Энэ хүний үзэл санаа Монгол яаж үйлдвэртэй болох вэ? Монгол хүн яаж ажилтай болох вэ? Монгол хүн яаж орлоготой болох вэ? Яаж энэ газрын дорх баялагийг нийт ард түмэнд өгөх үү гэдэг үзэл санаа биднийг нэгтгэсэн байхгүй юу. Тэгэхээр намайг Батлагын хүн, Жинкогийн хүн бахархалтай. Би баяр цогтих гээгүүдтэй бахархалтай. Би тэр элбэг төржийн хүн гээгүүд бахархалтай. Би тэр шорон суудаг баярын хүн байгаагүйда бахархдаг. Би Монголын ард түмний 3 саяулаа хувааж идэх хөрөнгөийг авцсан ухаан удгийн хүн болоогүйда бахархалтай байдаг байхгүй. Одоо миний нэрийн өмнө юу дагж ийн гэвэл би өнөөдөр говийн бүсийн гишүүн гэдгээрээ бахархдаг. Би 28 жил нэр төртэй сэтгүүлчээр ажилласан, 90 сургууль сэтгүүлчээр ажилласан гэдэгтээ бахархдаг. Би дээрэс нь Монголын түүхэнд хамгийн 2 удаа ерөнхийлөгчийн сонгуульд явахад хамгийн өндөр саналаар ялсан Монгол улсын парламентын гишүүнээр 4 удаа сонгогдсон Батлага гэдэг хүний пракс гэдгээрээ бахархдаг байхгүй. Энэ миний бахархал. Энэгээр наваа гутаана гэж байхгүй. За. Одоо нэг ийм юм яригдаад байна л да. Үе хоорондын ялгаа. 80 оныхон та түрүүн хэллээ шүү дээ. 80 оныхон ингээд төрийг хатгаад байна. 70 оныхноос дараагийн ерөнхий сайд томилогдох нь 60 оныхон жигдлээ гэд. Энэ үе хоорондын ялгаа тийм мэдрэгддэг юм уу? Мэдрэгдэв юм байна. Парламент дотор бол аягүй сайн мэдрэгдэв юм. Тэг үеэр ингээд нэгдээд байдаг юм. Яа, одоо манай парламентод бол зүгээр манай залуучууд бол мэдээд залуу хүмүүс, залуу настай нийлдэг л байх гэж бодож байна. Тэрнээс бид нэг 70-аад оныхын ийшээ, 60-аад оныхын ийшээ гэхгүй. Гэхдээ ер нь дэлхийн альж улсын парламентын түүхэн тэр үе байдаг юм билээ л дээ. Одоо жишээ нь 60-аад оныхны үзэл бодол нэг өөр шүү дээ. 70-аад оныхоор, 80-аад оныхоор одоо 90 2000 шал өөр. Одоо бид нар хүүхдүүдтэйгээ ойлголцох байгаа чинь үеийн ялгаа байхгүй. Энэ бол байгаль өстэй улс төрийн нам дотор үе солигдож байгаа хөстэй, төр дотор үе солигдож байгаа хөстэй. Тэгвэл нөгөө орчин үеэ мэдрэхгүй, залуу үеэ мэдрэхгүй. Орчин үе юу болоод байгааг мэдэхгүй шин. Би ч гэсэн одоо 70-аад оныхын доор нь жоохон хоцрогдсон л байх шүү дээ. Тэр л ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр тэрийг нөгөө залуу үеийн хүн. Тэгэхээр энэ парламентт ч одоо 5 сонгогдсон хүн байна. Тэ дөнгөж 20 хэдтэй одоо цэнгүүн гишүүн байна тэ. Тэгэл эн чинь ингээд бие бинийгаа төхөөл их ирээвэр хураавар их дэжгүй парламент байгуулагдсан байна лээ шүү дээ. Уг нь хамгийн олон эрдэмтэн сонгогдсон парламент. Одоо эрдэмтдээ юу гэдгийг харъя да. Яаж манлайлал үзүүлэх нь вэ? Улс төрийн насжилт гэж байдаг юм шүү. Байдаг. Одоо жишээ нь сая ерөнхий сайдыг буухад улс төрийн насжилтанд дууссан. Гэж харж байгаа хүмүүс ч байх шиг байна. Эсвэл тэр албан тушаалын насжилт. Гүр штэ. Улс төрийн насжилт гэдэг би сони юм хэлэх үү. Хөрөлс өх ерөнхийлөгчийг парламентын гишүүнээсээ татгалзахад улс төрийн насанд дууслаа, карьер нь дууслаа гэж биччихсэн. Ганцхан би үгүй энэ хүний карьер дахиад эхэлнэ гэж бичсэн. Дахиад эхэлс ерөнхийлөгч болтлоо явж байгаа байхгүй. Тэгээ улс төрийн насжилт гэдэг айгүй сонин тухайн үеийн тэр нэг уур амьсгал дээр л босч идэг, унж идэг, босч идэг тийм юм шиг. Тэрийг удаан тасралтгүй хадгална нь ямар ч үед өндөр карьертэй байна гэдэг бол тэр үнэхээр лидер мөн. Нэг өдөр одоо нэг өдөр хаягдаа хинчвиш болчдөг. Магна, баасан хүү гişүүд байсан мэт. Модл байсан мэт. Магнат хэлээшүүл. Хайц баг. Энд чинь лидер биш байхгүй. Тэгэхээр бүх цаг үед рейтингээ хадгалж чаддаг нь бол лидер юм шиг байгаа. Унаж усаад яваад байдаг нь бол хавдаа тэг хөөстэй хөөсөрхөө юм да гэж боддоо зэ. Ер нь дараагийн ерөнхий сайдын хамгийн том сорилт бол стратеги ордуу. Тэгнь дараагийн ерөнхий сайдын хамгийн том юу бол стратеги орд. Тэгээд баялагын сангаа мөнгөжүүлэх асуудал байна. Дээрээс нь татвар бууруулах хэрэгтэй. Салин одоо энэ түүхий манай экспортын бүтээгдэхүүнүүдийн үн дэлхийн зах зээл дээр унж байна. Бид нар 25 оны
улсын төсөв амар өөдрөг баталсан. Сая 26 оны улсын хөгжлийн төлөвлөгөөг амар өөдрөг баталсан. Тэрийг ёстой харин хинч яагаагүй шүү. Ёстой 10 эдхэн гишүүн батал явуулсан шүү. Яг нөгөө засаг төрөнд ганхаад юу нөгөө сайд нар ч орж ирээчгүй шүү. Тийм шүү дээ хөгжлийн төлөвлөгөө. Хөгжлийн төлөвлөгөө хэлэлцэж байгаа. Хүрээний мэдээлэл бас ороод ирсэн шүү дээ. Хөгжлийн төлөвлөгөөн дээр бид нар маш өөдрөг явуулсан. Одоо юу болох юм бүү мэд. 25 онд одоо бол тодтол их баг. Нэм замбраагүй. Тэгээ юу бол болдог болдоо л гэж бодож байна. Дараагийн ерхий сайд бол их зовондоо, их л зоригтой хүн байх бах. Тэгээд одоо яаж ажиллахыг мэдэхгүй байна. Уул уурхайн компаниудын төлөөлөл битээ байгаасаа л гэж бодож байна. Ерөнхийлөгчийн төлөөлөл битээ байгаасаа л гэж бодож. Манай ерөнхийлөгч үнэхээр биш болсон байл шүү. За баярлалаа. Манай нэвтрүүлэгт цаг гаргаж нээлттэй ярилцсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. За одоо энийгээ идэх үү? Идээд бараг зарцчлаа.